За сайн байцгаана уу. За энэ удаагийн хичээлээр бүгдээ төлөөлөгч болон түүний холбоос за тэгээд түүний чадал гэж энэ хичээлийг үзэхэр бэлэн болоод байна. За агуулгын хувьд өмнөх хичээлийнхаа гол ойлголтуудыг товчхон нэг сэргээе. За тэгээд сүлжээний төлөөлөгч гэж юу байх болох тухай. За сүлжээний холбоосын тухай. За тэгээд энэ холбоосын чадлын тухай энэ удаагийн хичээлээр үзэх нь. За өмнөх хичээлээр бол одоо сошиал сүлжээ гэж за нийгмийн олон нийтийн гэж бид нэр орчуулад байгаа энэ юу вэ гэж үзсэн. За үгийн утгын хувьд бол одоо сошиал гэдэг бол нийгмийн олон нийтийн за мөн сүргийн ч гэсэн утгатай байж. За network гэдэг бол мэдээж сүлжээ тор. За хамтдаа бол одоо олон нийтийн сүлжээ, нийгмийн сүлжээ гэж хэлдэг гэж үзсэн байж байгаа. За нийгмийн сүлжээ гэдэг нь бол одоо биднэрт илүү их түгээмэл хэрэглэгддэг юм байна. За орчин үеийн нийгмийн сүлжээ гэдэг бол одоо дижитал платформ гэж ярьдаг. За дижитал нийгмийн сүлжээ гэж энэний тухай ярьж байгаа гэсэн үг. За одоо хамгийн хүчтэй, хамгийн хурдтай. За тэгээд энэ бол одоо хүн болгонд адилдагч боломжийг олгож байгаа. За ер нь улс төр одоо бидний нийгмийн амьдрал бүх юм бол энэс хэдхэн хамааралтай болсон. Ийм үед бид нэр одоо явж байна. За шинжлэх ухааны тодорхойлолтын хувьд бол одоо нийгмийн сүлжээ гэдэг бол хосолсон холбоос бүхий. За тэрийг нь болохгүй зэрэг dyadic ties гэж ингэж хэлээд байгаа. За нийгмийн төлөөлөгч нараас үтсэн. За энэ төлөөлөгч бүр нь болохгүй зэрэг өөр хоорондоо холбогдсон нийгмийн бүтцийг нийгмийн сүлжээ буюу олон нийтийн сүлжээ гэнэ гэж ингэж хэлж байгаа. За энэ бол одоо аль бисны шинжлэх ухааны тодорхойлолт байх нь. За энгийнээр бол одоо мөн хялбархан тодорхойлж болно. За энэ дээр бол англи нэр томьёонууд байгаа. За энэ нь бол монголоор бол хоссон холбоос. За ер нь social actor гэдэг бол нийгмийн төлөөлөгч. За social structure гэдэг бол нийгмийн бүтц хэмжлэг. Ингээд нэрлээ явах нь зүг байна гэж ингэж үзсэн. За энэ дээр энгийн жишээ бол одоо гэр бүлийн дотоод сүлжээ гэх юм уу. За энэ бол одоо хамгийн хялбархан жишээ байна. За бид нар бүгдээ хоорондоо бидний гэр бүл бол холбогдсон байдаг. За Аз ёс заншлаар бол одоо бидний гэр бүлийн хоорондын харилцаа бол илүү тийм дотн их нэг нэгнээс хамааралтай холбоотой байдаг. За энэ бол одоо жишээ нь сошиал сүлжээ, нийгмийн сүлжээ, олон нийтийн сүлжээний нэг энгийн хөлбөр байна. За одоо бол хэдүүлээ сүлжээ бол юунаас бүтдэг вэ гэж. За өмнө бол тодорхойлолтоор бол одоо хоёрч гол ойлголт гарч ирээд байгаа. За нэг нь бол одоо сүлжээний төлөөлөгч гэж биднэрт ойлголт байна. За төлөөлөгч гэдэг бол англиар бол одоо node гэж хэлдэг байна. За мөн actor гэж хэлдэг байна. Мөн team гэж хэлдэг байна. За эдгээр бол яг нэг л юм хэлээд байна. За хэдүүлээ бол эдгээрийг бол нэг үгээр төлөөлөгч гэж нэрлэж. За энийг эдгээрийг холбосон холбоос гэж одоо ойлголт. За энэ холбоосоор л одоо бид network буюу тор сүлжээ үүсгэж байгаа. За энийг бол одоо англиар нь tie, link, relationship, age гэх мэтлэн нэрлэх нь. За энэ бол одоо монголоор бол нэг л үгээр холбоос гэдэг нэрлээ явах нь. За энэ дээр бол сүлжээ байна, энгийн сүлжээ. За төлөөлөгч гэж юу хэлээд байгаа хөтэн зэрэг. За одоо энэ сүлжээний нэг энүүдийг л одоо төлөөлөгч гэж бид хэлээд байгаа. За энэ бол одоо сүлжээний хүн байж болно. За гэр бүлийн хувьд бол жишээ нь одоо аав ээж, ах эгч, дүү гэж хүнийг төлөөлж ийн гэсэн. За байгууллагын хувьд бол одоо ажилтнч гэх юм. За тэгээд амтны аймгийн хувьд бол тухайн амтныг төлөөлөд явна гэсэн. За шинэ компаниудыг одоо төлөөлөд явж байгаа бол энэ бол одоо нэг байгууллага компани байх жишээ. Одоо юу ч хийж болох. За tie буюу холбоос гэж бол одоо энэ хоёр төлөөлөгчийг холбосон. За энэ холбоосыг л одоо бид relationship гэдэг нь бол холбоос гэсэн утгатай. Interaction гэдэг нь одоо хоорондоо харилцдаг гэсэн утгатай, хоорондоо одоо action хийж яах гэсэн. За энийг болохгүй зэрэг бид нар бол монголоор холбоос, за англиар бол tie, link, relationship, age гэж нэрлэж байгаа.
За одоо бол хэдүүлээ энэ холбоос бол хэрхэн хүчтэй чадaltaй байна гэсэн ийм ойлголт бол мэддэг болох хэвээр. За энэ дээр бол одоо үндсэндээ бол ер нь хоёр янзаар ангилаад байгаа холбоос бол хүчтэй юу сулуу гэж. За энэ илүү одоо бод амьдрал дээр хэрэгтэй байдаг учраас ингэж хоёр ангилаад байгаа. За онлайн хувьд бол одоо хийж ангиж болно. Одоо дунд зэргийн холбоос ч гэдэг дунд нь байж болно. За ингээд нийгмийн сүлжээний холбоос хэр хүчтэй за суулгахыг бол одоо холбоосын чадал гэдэг юм харуулдаг байгаа. За холбоосын чадал гэдэг бол англи нэршил нь бол одоо tie strength гэж ийм үг байна. За холбоосын чадал гэж болно. За холбоосын хүч гэж хэлж болно. За тухайн холбоос бол одоо хэр хүчтэй нэг бол хэр сул болохыг харуулж байгаа тэр зүйлийг л холбоосын чадал гэж нэрлэдэг байна. За холбоосын чадлыг бол одоо хэмжиж таарна. За энэ бол одоо чухал зүйл одоо энэ social network analysis гэж одоо social сүлжээг хэмжих зүйл дээр бол за энэ дээр бол хамгийн энгийн арга бол одоо жинлэх арга гэж байдаг. За одоо жинлэх гэхдээ зэрэг бол энэ холбоосын тоон бол нэг тоон утга болгочихно гэсэн. За энэ тоон утга бол ямар ч утгаар байж. Жишээ нь одоо тодорхой хугацаанд хоорондоо харилцаж байгаа хоёр оюутны нийтдээ хэдэн удаа харилцсан гэдэг тэр тоог нэг жингээ тавьчих болно. За бат орж хоёр хоорондоо 20 удаа мессеж 30 удаа мессеж хэлсэн бол за энэ жин 30 байна тавьчих болно. За бат өөр бас нэг одоо хинтээ гэдгийг дундхтой үед юм уу одоо хинтээ гэдгийг дуулууртай үед юм уу харилцааг бол одоо жишээ нь ахаад бас нэг жинлчиж болно. За ингээд энэ жин одоо хэр байна гэдгээс хамааруулаад бид сүлжээнийхээ холбоосыг үнэлчихнэ гэсэн, чадлыг нь хэмжинэ гэсэн. За энэ хоорондын зай хүчил одоо энэ жинлэх бол одоо хамгийн энгийн арга байдаг. За 1-2 дугаар дөржөөс бат руу батаас дөрж рүү бол одоо жишээ нь 30 удаа мессеж хэлсэн учраас энийг жингийн 30 гэж яаж. Ийм одоо ямар нэгэн тоон утгаар илэрхийлж тэр тоогоо одоо энэ холбоосон дээр тавихыг бол жинлэх гэж хэлээд байгаа. За энэ бол одоо хамгийн энгийн холбоосын чадлыг тооцдог арга байна. За ингээд үргэлжлүүлээд хэдүүлээ лаб дээр энэ холбоосын чадлыг одоо Python дээр хэлсэн дүрслэх. За тэгээд ингээд холбоосын чадлыг хэрхэн тооцох тухай үзнэ. За дараагийн хичээл уулзъя.